Зэвцхан манайхан тэгэхээр beginning after the end Dragon Ball труулцад бэлэн болжээ. Та хэд манга зэг юм бэ? Зурагт ном цэг.com зурагт ном цэг сайтад бүртгүүлээд эсвэл зурагт ном аппликейшн өөрийн гар утсан дээрээ суулгаж манай суваг дээр орж ирсэн маш олон цувралуудыг та хэд ихээс нь дуустал унших боломжтой. Энийг нь та хэд бараг мэддэг болсон учраас яг одоо лайк болон subscribe дараад шууд зурлал руу орцгоё. Зөөврхөр дээр чинь Артурын аав ээж хоёр хээлэн ихрүүдийн нэгдэн ихрүүдэд орох гэж байгаа гэж хэлснээр дууснаа та. Өргөдүүлэн манай Артурын өмнө Станард буюу Тесягийн багийн гишүүн гараад ирдэг бөгөөд өнөөхт нь харангуйтаа "Ой, Теся аав нь. Тэр чамтай хамт байсан уу? Чи яриа чанга гоцодох шиг байна. Уучлаарай Станард. Багийн чинь үлдсэн хүмүүс хаана байгаа? Мэдхгүй байна. Бидний төв байрлал очсны дараа ихэр өрөөд шархсан хүмүүсийг аюулгүй газар руу хөргөж өгсөн. Тэгхтээ салсан. Ихтэй тэд ирж явах шиг байна. Тэгсэн багийн эмэгтэй даруус гэх нүгэрийн дуран дээр үүрсээр хүрээд ирдэг бөгөөд нэлээд хүн чаргасан бололтой. Наана имжлэхний багийн нэг гишүүн гэмчилж ухаагаар Артур. Кария. Би Тесяг ясныг мэд хэрэгтэй байна. Гэт хэрч дуусаагүй вахт нь хажуудлаас нь Теся гараад ирэх бөгөөд яг хэрэгтэй үедээ гараад ирлээ. Артур шууд л Тесяг харсан чинь доторх бодол нь бодогддог бөгөөд өмнө нь Артур чамаа гин зөвлөг санаж явна гэж найдаж байна. Энд дээр ялбгүй ч сэтгэлээ нээхгүй байсан чинь ухаалаг үлдээд болно шүү. Ингэж хэлсэн юм байна лээ. Артур Тесяг харангуйтаа ерөөсө дуудаж чадахгүйгээр амдаа газаж явахдаа Теся шууд л Артурыг орж харангуйтаа тэвэрдэг. Чамаа хэрүүсрээ байгаад үнэхээр баяртай байна. Би ч гэсэн. Наашра. Би өвөр өчөн хөргөж өгье. Верон охиноо харангуйтаа шууд л тэрвэрх бөгөөд би Арттай уулзсны дараа цагийг хамт удаан өнгөрүүлж чадаагүй. Арт намайг өвөрөө хөргөж өгсөн чинь өвөө намайг имлэгийн оншилгоонд оруулна гэж гүрийсэн. Ганц хоёр газар хөндөр орсныг стацол би зүгээр байсан. Багийн мань хүмүүсийг харж хандсныг мэдээд сэтгэл амарсан. Тэд бүгд л зүгээр байлаа. Физикийн хугацаанд л өрөөндөө бодож ирэх сайхан байсан. Энэ ядаж юундээ хамтаа. Нэгэн гороо Теся санамсаргүй зүуднээс сэрээд би энэ жахан хөндөрсөн болтой өвөө байгаа болов гэд өвгийнхөө өрөөрөө явж явахт нь. Түүнд хэлэх хэрэгтэй штэ. Да түүнээс ийм юмыг нууч чадахгүй. Тэг чинь боломжгүй зүйл. Тэр хизээ нэгэн цагт мэдчил таарна. Энэ нь Артурын хоолой байсан бөгөөд. Тэр дараа нь мэдж олноо. Одоо мэдхэд бэлэн бус байна. Тэр ийм мэдээ сонсгоор бэлгэлтэй биш байгаа. Тэр таны хэлсэн үгийг сонсноо. Та түүнд хэлэх хэмжээний хүндэлж байгаа бол тэр өөр хин нэгнээс үнийг олж мэдвэл та түүнийг яана гэж бодож байна. Чамаг хараал идэг. Тэр явна гэвэл яах юм? Тэгвэл яах юм? Верио. Та бид хоёр арч охиныг чинь шийд рүү гаргахаараа юу хийж мэдгийг ч мэдж байгаа. Мэдэж байна. Би зүгээр л Синтэй энэ цайзад үрээдрэг норчдуудын гарт үгсдгийг мэдвэл. Синтэй явагш. Өвчгсөн юм уу? Хөргө Теся чинь багшийнхаа өөд усныг ерөөсөн мэдээгүй байсан ба өвөө нь хэрвээ тэр новчнууд Сенти яг энэ үглийг мэдчих юм бол Тесягийн дайн доорн гэсэн хүсэл эрмэлзэл ингээ асчихгүй дээ инээ дээр гэсэн болгоомжлоос айгаад л юм шиг байгаа. Тэр тех боломжгүй. Би өрөөрөг явлаа. Түүнд хэлэх болохоор над хэлээрэй. Гисэн урд нь Теся аль эдийн бүх зүйлийг сонсчихсан хуцан царайлсан байгаа юм чим. Тэгсэн Сентэй багш руу өвөөгөө хөргөж өгөөч гэсэн хүсэл гаргадаг бөгөөд. Өвөө нь чөлтэйг нь даган Сентэй багшийн байгаа газар руу Тесяг дагуулж явж байхдаа нилээн газар доор хориглуудыг хордог газар байдгийг нь анзаарах ба тэнд нь яваад очиход яалтчгүй алтан хайрцгийг нээсэн байдаг. Цөөхөн хідэн хөөн л түүнийг өгсөйг мэдж байгаа. Тэр олон нийтэд нээлттэй оршуулга хийх хэрэгтэй хүн. Түүний бүх сурагч Гисаирустай заадаг багш нарын хамт. Амьд ахын нусандаа Синтия багш яалтчгүй энэ твийн төлөө маш олон зүйлийг зарцуул зориулсан бөгөөд түүнийг өсөн гэдгийг нууцлах нь байж боломгүй зүйлтэй. Та яаж надаас ийм зүйлийг нууц чадвч байна уу? Би хаалганы завсраа сэмхэн сонсоогүй байсан бол та надад хэзээ хэлэх гэж байсан юм. Гэт Теся нэлээд ууралсан өнгө аястай өөрийгөө зандардаг бөгөөд өөрийгөө том болсон гэдгийг харуулахын тулд тийм их зүйл хийж явахт намайг одоо бол хөөгд гэж харж байна. Тэгсэн цаанаас нь Артур чи хүүхэд юм чинь. Үүнд нь Теся нэлээд уурлаж намайг хүүхэд гэж дуудахад надад ямар байдгийг чи хинээс ч илүү сайн мэдэх ёстой байтал чи намайг хүүхэд гэж байгаа юм уу? Тэр олон хүн байхад явж чи юу? Насан туршиг өчгөлсөн урд игрэнд орлоо гэд том болно гэсэн үг биш.
Чи өөрийгөө нотлохын тулд шал дэмий аюулд оруулж байна. Хөөхөд зөр үдэхтэй адилхан байна. Ер нь бол яагаад Тесya болон бусад хүмүүс энэ талаарх үглийг зарлаагүй вэ гэхээр энэ твийн хамгийн аюулгүй газар гэж бодож байсан газар л Синтега багшиг байрцуулсан шүү дээ. Тэгэд хамгийн аюулгүй газарт хүртэл ингээд энэ хүн үгчгсэн гэх юм бол энэ твээр бөө юм болноо. Тиймээс л хүмүүст зарлаагүй Тесya ч гэсэн хэлээгүй л байгаа юм байна лээ. Тэгээ Артур бас гол хэлэх гээд байгаа санаа нь болохоор чи 17 настай өөрийгөө том болсон ингээс заавал батлах гэдэг ямар шаардлага байхгүй. Чи өөр 16 настай штэ. Тийм байхад алдар багш өгөө Синтея багш хүртэл чамаа ерөөсөө хүүхэд гэж харж байгаагүй. Тэд намайг насанд хүрсэн гэж харсан л бол тэд өөртөө тийм дүнэлтэнд хүрсэн гэсэн үг. Би ерөөсөө өөрийгөө нотолж харуулах гээгүй. Артур, би чамайг хангалттай их зүйл хэлсэн гэж бодож байна. Үгүй бэр юм. Тэр үнийг мэдэх ёстой. Дэлчгүй Тесягийн санаа сэтгэлийг нь ойлгож байгаа юм л да. Байнгын л хамгаалуулдаг, байнгын л ардан суудаг. Артур болохоор байнгын өөрийнх нь хүссэн зүйлээ гэж өөрийнх нь үзэл бодол хүндлэгддэг. Артурын харьцаж байгаа өвөөгийнх нь харьцаж байгаа хандхын тулд ялангуяа Артур чадсан мөртлөө бүр дүү мөхөрнээ. Яг л охин дүүшгээ Тесяд ханддаг нь дургуг нь хүргээд байгаа юм. Верион тэр хоёрын хэрүүлийг зогсоогоод эний буруу байсан бол тоо Верион. Тэр өвөнийг мэдгээд бэлэн болоогүй байж. Артур уг нь хилээчээ гэд байсан боловч яалтчгүй Тесягийн хариу үйлдэл сэтгэл хөдлөлтөд автаж иймэрхүү зан төлөв гаргаж байгаа дайны үед маш том хариуцлага алдсан зүйл байхгүй юу яалтчгүй. Тэгэхээр яалтчгүй энэ вебтүүний дүрийн хөгжүүл маш сайн хийгдсэн анзаарч байгаа сэтгэл хөдлөл мөдөл гэл те. Ямар ч тач Синтеятай хоёлаа хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй. Түүний жигнэсээ хайрладаг цөөхөн хитэн хүн байсан. Дээр гэж Синтея бодох байх. Артур өргөжлөвлөн өөрийнхөө өрөөрөө явж идэг бөгөөд тэндээс нь чулуунаа өөрийнх нь хөл мөлөөсөн зүгдэж мүгдээд яг яасан юм бэ нэ дээр гэсэн чинь яагаад тэгж амар Тесяд татуурхсан юм бэ? Чи бол угаасаа л ээж аавынхтай уурыг сая Тесяд гаргачих шиг боллоо гэхэд яг магадгүй юм. Надад үнэн хэлээч. Чи та бол яг ямар хөлөөл хийсэн юм бэ? Би хүчтэй болж байсан. Бас чамд хэрхэн өглөө талаар нэмэлт хичээл сууссан. Ер нь нэг чулууныгийн яриа жоох эвгүй орж ирж шүү энэ хүн чи бараг юм ярьдаг байсан шүү дээ энэ үрч. Би хуушны 50 цаг үеийг санаж байна чулуунаа. Ингээд өмнөх амьдралын талаар боддог. Тэрээр Грей гэх Артурын өмнөх амьдрал байсан хүү эрхлэгчийн өмнө сууж юм ярьж идэг бүгд эрхлэгч нь хэлэхдээ би чиний кино тал дээр чинь ямарваа нэгэн зөвлөгөө өгч чадахгүй харамсалтай нь би хийх гээд арай хүндтэн гэдэг. Дөрөвний эрхлэгч нь асрамжийн газрын эрхлэгч бөгөөд эрхлэгч багшийн байлээ. Манай Артур угаасаа өмнө нь өнчин байсан учраас асрамжийн газарт амьдарч байгаа нь угаасаа ойлгомжтой шүү дээ. Тэр өргөдүүлэн яриан дундаа Сесилия гэдэг өмнөх парт дээр гарч байсан охины талаар ярьдаг бөгөөд өмнөх парт дээр гарч байсан тэр охин нь нэлээд хэрэг төвөгтөр узалдаг ослын улмаас хүүхэд болгон түүнд ивүү тоогүй харьцдаг гэсэн Нико болон Грей хоёрыг тэр охинд сайн найзууд болоорой. Тэгвэл чи түүний бүрүүлээс нь гаргаж чаднаа гэдэг. Ялчгүй манай Артур өмнөх амьдралаа ч гэсэн нэлээд хөөхөн хүнийг сонсож ойлгодог төрлийн хүн байсан юм блэ. Эрхлэгчийн өрөөнөөс гараад явж явахт нь асрамжийн газрын дүүнер нь манай хүнтэй хөөцөлдөж тоглохоор болдог бөгөөд тэдэнтэй нь ерөөсөө алаг үзэлгүй яг л ах шиг аав шиг нь тийм л хүн байгаад байгаа байхгүй юу? Та нар илүү хэрчүү хэрэгтэй. Сайхан орлого байна хөөхтүүдээ. Гэсээр өнөх бацаануудаа явуулчаад Нико дээр яваад очиход Нико нэгэн бэйли хийж гисэн байдаг бүгд эн чинь яг юу юм бэ гэсэн манай хүнийг өнөөх биелэгээрээ бариад давхтын шууд л одоо зурвал дээр харагдаж байгаачлан тог цогноо. Тэгээ саяных яг юу байсан бэ гэхэд нэхий хүчийг дорд үзэж болохгүй. Цэргүй байсан байгаа сте. Тэр дээрэмчээ зогсныхаа дараа би өөрийгөө хамгаалах талаар судалж эхэлсэн. Би ки үсгдэг материалын тэмдэглэлээс болж байгаад би алга ки үсгдэг микромантсаар хийчихсэн. Тэгээд энэ бэлэнтэй кег өдөрдөг жижиг чулуу хийчихсэн бөгөөд энэ нь дайснаа барьж авахд микромантас сонож дайсны маань булчинд хариу үйлдэл үзүүлнэ. Дээр нь л ийм тарихтай үжи чи өөр яагаад өрчлүүлдэг юм бэ нэ тэр гэхэд одоо Ника гэдэг хүүхэд нь аав ээж гэдэг хүмүүсэд дургу юм билээ. Тэр нь л аав ээжээс багахан хэмжээний травмата бөгөөд өнөө травманаас болоод ер нь өрсөлдүүлэх тал дээр ерөөсөө дэмждэггүй. Одоо энэ гэрээний хувьд болохоор аав ээж гэдэг хүмүүсийн талаар ямар ч сайн муу дурсамж байхгүй ер нь тэр хэдийн талаар дурсдагчгүй байгаа хүү юм билээ. Наад билээ чин ганга юм аа. Гэхдээ над чи тулдас зурвал яасан юм бэ гэхэд энэ Нико гэдэг ганд байглаасаа ямар ч рефлексгүй бөгөөд өөрийнх нь рефлекс нь яст мэлхий юм уу? Өнөөх юм залхуу баавга байдаг та. Тэрнтэй л адилхан гэдэг. Тийм ээ. Микромантас үнтэй бас удаан тисэхгүй.
Би хоёулынгийнхэн зарсан үнэт эдлийн мөнгөөр материал худалдаж авсан. Дэн хоёр нь хулгай хийсэн мөнгөөр материал худалдаж аваад тэгээд хамгийн гол нь асрамжийн газар нь ерөөсөө төрийн бус байгууллага учраас хандив мандиваар л амьдэрдэг юм байл л дээ. Тэгээ манай хоёрын олсон ихэнх орлогоо зөвхөн асрамжийн газартаа хандив болгож хүнээр дамжуулж өгдөг юм байна лээ. Хөөхөө. Гэхдээ яг манай хүн сая эрхлэгчийн өрөөнөөс нэг зүйл мэдсэн нь эдний асрамжийн газрыг ашгүй төрийн байгууллага сонирхож улсаас тэтгэлэг олгож байгаа юм байна лээ. Тэгэхээр ер нь дахиж нэг тийм хулгай зэлгээ хийгээд байх шаардлагагүй л гэсэн үг. Энэ хоёрыг хоорондоо ингэж ярьж явахад нь гинтэл нэгэн газар хөдлөлт болдог бөгөөд энэ газар хөдлөлт нь өнөөх Сесилия гэдэг окноос болж гарч байгаа гэдэг нь манай хоёр шууд л мэддэг. Ер нь Сесилигийн биеийн байдал нь маш муу бөгөөд сэтгэл хөдлөлөөс автад өөрийнхөө кийгнээсээ болоод ухаан алдах хүртлээр эргэн тойрныхон хүмүүст эргэн тойрныхон газарт кийгээр хуйсэлх оруулдаг юм байна лээ. Мөн Нико гэд найз нь хүртэл Сесилиа сайн бөгөөд ямар ч тэр хоёр маань Сесилигийн байга өрөөрөө яваад очиход гадна талд нь байсан хянагч нар нь ерөөсөө орж чадахгүй Сесилиаг тэнцэн өөрийг нь зовоолгол байгаад байхыг нь манай гэрээ хаар тэсээгөө бөгөөд шууд л найзынхаа бэлийг аваад Сесилигийн байга газарлаа гүүхээр болноо. Дээр нь бол Сесилиа гэдэг охин нь эргэн тойронд битүү нөгөө нэг кийгээрээ хүрээлэгчихсэн. Сесилиа ки хэрэглэгч дондоо ер бүсийн нэгэн байсан. Хамгийн чадварлаг дадлагч нарч жижигхэн хэмжээний энергийн сайлыг кийгээр үүсгэдэг байсан бол Сесилиа өөрийнхөө эргэн тойронд кийн хуй сайлах үүсгэдэг байсан. Гэвч тэр кийгээ удирдах чаддаггүй байсан. Багахан хэмжээний сэтгэл хөдлөлийн өөрчлөлтөөс болж кийн тэсэлд үүсгэдэг гэж эрхлэгч хэлсэн. Ки хэрэглэгч нар энэ хүчийг бурхны биелэг гэж хардаг боллогч. Энэ түн шиг хүүхдийн хувьд хараал байсан. Сесилиа, Гэсээр манай хүн өнөө хууль салхинд нь огтж шархтан байж арай ихийн энэ бэлитэй гарнаас минь бариараа гэж энэ хоёр хоорондоо барихад тэнцэн багахан хэмжээний тесрэлт үүсэн хоёулаа нэгэн зэрэг ухаан алдна. Манай гэрийн хувьд болохоор өөрийнхөө хамаг кийг алдчихсан бөгөөд Сесилиа гэдсэн охин сороод авчихсан гэсэн үг. Зөрөглөл хэрэгэд манай Артурыг орондоо сэрж байгаагаар үйл явдал нь үргэлжилнэ. Гэтэ арай цэрэгөө бөгөөд гадна талд нь үйлчлэгчин сэрээрээ. Би таныг усанд оруулчаад Арион командлагчийн мэдээлэл бэлдэх хэрэгтэй байна гэсээр нөгөө Артурыг чинь дуудаад сэрдэггүй. Тэгсэн хажуудалд нь Байрон байж идэг бөгөөд би надад чинь сэрээ гэдэг яг таалгыг нь цөм цогож ороод Артурыг сэрэн. Нэм мэдээж л одоо ийм том дэлгүүрэлтэнд унтаад байна гэж юу ах вэ? Чамайг дахин хараа онцгой байна. Чи шинээр хэд юм сурчээ? Их нэгний араас дайрах ёсгүй гэдэг чи мэддэггүй юм уу? Би тэ дайны үед байна. Одоо хувцасаал. Бусад сэлэмнүүд шилжүүлэг чаалганы орд ирчихсэн байгаа. Лукасын явдаас хойш Байрон бит хоёр үл зөрчилдөж байгаа. Ихний мэдээч түүнийг дайны үед байна гэдэг үгийг би ойлгож байгаа. Бид хоёр хоёулаа үнэлэшгүй байсан ч гэсэн тийм маань эрсдэлд байхад бид хоёрын үзэл бодлын зөвчл ямар ч хамаагүй байв. Ирхмээ би өглөх дургүйч. Ингэсэн гадна талаас нь нэг үүслэгч нь орж ирснэ. Би таныг ихөөсгүй байвал өөрөө усанд оруулаад өг гэдэг балиар том биетэй амтан. Усанд орсныхан дараа энэ хоёгийг өмсөөрэй гэд ямар тач яваад өгнө. Зөрөглөл Сапины хаан хатад хоёр руу шилжнэ. Тэрээр яг яагаад Бирон командлагч этесний мэдээлэл хийх гээд байгааг нь юусоо ойлгохгүй байна гэд байж байдаг. Довдлогоо тэнцэн нь Эльфийн хаан хатад хүрэл ирдэг бөгөөд ер нь энэхүү мэдээлэлд нь хамаг нөлөө бүхий сэтлэм хаан хатад Вэрион манай Артур гэх мэт хүмүүс оролцож байгаа юм байна лээ. Энэ суглах хүмүүст урам зориг өгөх гэж тэгсэн байна гэж бодож байна. Вэрион командлагч иргэдэд манай хүн хүч дайсны хөлөг донгоцоос илүү хүчтэй болохыг харуулж найдвар төрүүлгийг хүссэн байх. Арда бүх сэлмэ зогсож байгаад дээрээс доош харуулаа. Вэрион командлагч өөрийн хүссэн нүүр хувирлыг харах байх. Одоолгүй манай Артур хөрдөөл тэдний зүг ирдэг бөгөөд одоо байгаа байдлыг нь харахаар 16 настай хүүхд арай л кул байгаа. Арай солиот. Чи их том болчихээ. Нас яваад өндөр болсон байлгүй дээ. Тийм шүү. Удахгүй өндрөөс чинь гадна хүч чинь ихсэн. Би өөнийг л өөрийнхөө шилдэг зэргүүдээс үсэж байгаа. Ийм том замар хүрээтэй танд би үндэс угсаа үл таавн. Өөрийгөө энэ төвийн зэрэг гэж бодож байгаа. Тэр хурал дээр нь дахин нэг гайхшруулмаар хүн ирдэг бөгөөд одоо зураг дээр харагдаж байгаа чинь Red Jazz гэх одоо нарын төлөөлөгч байдаг. За эцэст нь манай баг өөрсдийнхөө талдаа одоо нарыг оруулсан бож таарнаа. Би Личакийн захианаас чиний талаар их сонссоо. Тийм ээ би мөн. Би нүдний шилдэг нэрэ байхаас нь хойш асран хамгаалагч нь байсан. Буюу энэ залуу одоо энэ эрхэм манай нүдний шилтийн багш сургууль хүмүүжүүлэгч байсан бож таарна. Би тусламж хэрэгтэй байхад нь хамт байгаагүй. Намайг уучлаарай.
Энэ чиний буруу биш ээ. Тэр хүүхэд угаасаа л хэрэг төвөгтэй их орооцолдог байсан. Нүдний шилд миний хамгийн сайн найз байсан. Би түүнийг буцаж авчрах болно. Амлаж байна. Вэрэн ямар тач тэнд ирсэн цугларсан бүх хүмүүсийн урд нэг мэдэгдэл хийдэг бөгөөд сэлэмнүүдээ анхаарцгаа. Хаалгач цаг нь болохоор та нарт алхаж орох дохио өгнө. Артур Чулууны хоёр хүртэл одоо энэ төлөөлөгчтэй хамт их цагийг өнгөрөөх хэрэгтэй гэдэг. Яг тэр одоо манай нүдний шилд чинь яаж яваад одоо нарын нутагт ирсэн гэдэг нь одоо хинж мэдэхгүй шүү дээ. Одоо манай хүн чинь өөрөө одоо биш. Тэр нь аав ээж хүү. Тэг явж яваад энэ хүнний доор яагаад үссэн талаар жоохон судлах юм шиг байгаа. Энэ хоёрыг ингээд хоорондоо ярилцаж байхад нь ард нь нэгэн сэлэм хүрээд ирдэг бөгөөд өмнө нь манай Артурыг хоригдож байхад нь уулзаж байсан сэлэм бош таарна. Тэгээ энэ хоёр маань албан ёсоор хоорондоо танилцаж Ая гэдэг нэрийг нь мэддэг бөгөөд ахин нэг сэлэм манай Артурыг чи мөнгөлөг шат хүртлээ төвчсөн байна гэж хэлээд ямар тач дохионы дагуу сэлмүүд орохоор болно. Өнөөг шилжих хаалганаар ороход нь урд нь маш олон хүмүүс цугларчсан байдаг бөгөөд яалтажгүй дайны мэдэгдэл хийх гэж байгаа нь ойлгомжтой. Вэрэн өвгөн дайны мэдээллийг эхлүүлнэ. Та нарын ихэнх нь ийшээ ирэх гэж хол замыг туулсан байх. Ганц тэр чинь намайг өмшүүлж байна. Та нарын өдөртөгчд миний хажуу зогсож байгаа бөгөөд хэдэн 10 жилийн турш энэ тавийг хамгаалж ирсэн мөн ирээдүйд хамгаалах хүмүүс. Гэхдээ хаан хатан чинь урд гинэнд гарч байн гамайд эрсдэлд оруулдаггүй. Та нарыг генералуудаа хүлээж авахыг хүсэж байна. Декатены сэлмнүүд. Бид одоо дайны цаг үед байгаа. Сэлмнүүдийн тал нь байхгүй болж байгаа. Алдаа гарснаас болж тэгээгүй. Тэд бидний ярьсан дайны талбар дээр байгаа. Бид сэлэм гэсэн цол хэрэгэм ганц язгуураар хязгаарлахгүй байх гэж хичээсэн. Авьяас хүч хөдөлмөрөөр авах боломжтой цол билээ. Өнөөдөр шинэ үеийн баатрууд цолтой болох өдөр. Шинэ сэлэмнүүдээ хүлээж авна. Артур Леви. Энэ юу гэж хэлж байгаа вэ гэхээр манай Артур Декатын ТV-ийн хамгийн хүчрэх хүмүүсийн нэг гэдгийг зүү ёсоор тооцсон зарлаж байгаа байхгүй юу? Хүн болгол манай Артурыг алга ташлаар угтаж явах бөгөөд энийг нь гэхдээ манай Артур мдээгүй болсон байж таарна. Энэ таны санаа байсан уу? Яасан бэ? Уурлаад байгаа юм. Танай зөрхөн үүний хард байвал би тэрийг сайн л биз. Одоо энэс нь чигээрээ гараа таллаа. Тэд чамааг бидний ард байгаа том прожекторыг харж байгаа. Чи удахгүй болох гэж байгаа дайнд үг бэлдсэн гэж байх уу? Тэгсэн манай Артур үг бэлдэг байтугай өөрийгөө сэлэн болно гэдгийг мдээгүй байсан гэдгээ хэлдэг. Би чамааг бэлэн байгаасаа гэж хүсээгүй. Энэ бүгд одоо чиний хүмүүс. Чи эднэрийн дунд өсөж том болсон биз дээ. Тэд чиний өвгийг бэлэн өмнө дээр үсэн язгууртныхаас илүү нээлттэй хүлээж авна. Би чамд итгэж байна. Би өөр үнэнч байж тэдэнтэй ярилцсан. За саяхан манай Артурсын сургууль явдаг багтаа сэлэн болон Артур хоёрын хооронд ямар их ялгаа байгааг одоо өмнө мэдэрч ирсэн шүү дээ. Одоо сэлэмний ааврагч хүртэл манай хүн мэдэрч чадгааргүй хэмжтний сул дорой амтан байсан ч гэсэн өнөөдөр сэлэм гэдэг нэр хүндтэй цолыг авч байгаа. Декатаны хүмүүсээ. Өнөөдрийн цугларсан чинь талархлаа илэрхийлье. Нас маань баг харагдаж болох ч би энэ ТV-ийн тоо томшгүй олон төөх болон эдийн засгийн номыг уншсан. Гэвч нэгэнч иргэнийг улсдаа үнэнч байлгадаг зүйлийн талаар тайлбарлаагүй байсан. Зарим нэг иргэд хэвийн хэмжээнээс илүү их оронж үзэлтэй байдаг. Нэгэн зохиолч үүнийг бодлонтой зөвд гэж хэлсэн байдаг. Өдөртөгчд хүмүүсийн хэрэглээгээс хангахаас эхэлж эцэг эхүүд хүүхдээ хооллохоор өргөдүүлнэ. Тэр уурсгал байгаа цагт хүн цаанаасаа л их орондоо үнэнч байна гэж тодорхойлсон. Би үүнтэй санал нийлэхгүй байгаа болохоор үүнийг хэлсэн юм. Би үнэнч байдлыг иргэдийн цоотоолсон зүйл гэж бодохгүй байна. Үүнийг та нарт өдөртөгч чинь хүчилж төрсэн газар чинь шахаж чадахгүй. Энэ эрхчлөөний сонголтоос бий болгодог. Найзууд хөршүү танихгүй хүмүүс дэмжлэгээр тэжээгдэх ёстой сонголт. Мөн нэгнийг хамгаална гэж амлан хамтдаа ахих ёстой үйл явц. Энэ үгийг тодорхойлох нь өөрөө ичгүүртэй байж болох юм. Бид өөрсдийн тодорхойлтын сэтгэлээ тань их оронч үзлээ өөрсдийнхөө харуулдаг. Гэхдээ нэг зүйл бол уттай. Цаг уу ямархан байхад үнэнч байх ч гэсэн амархан байна. Хүүхдүүд чинь хоол ундтай, улс чинь хөгжин цэцэглэж байхад хаанаа дэмжиж амархан байна. Бацтай ялалт байгуулах айрын тэмцлэг үзүүлэх нь амархан. Гэвч дайн бол амаргүй байх болно. Та нарт хүмүүстэйгээ хамт өгөх, дайсантайгаа хамт амьдрах сонголт гарч ирж болно. Би сэлэн болсон болохоор энэ дээр сонголт эхлээд байгаа юм бишээ. Үнэнч байдлыг худалдаж аваагүй, үнэнгүйч өгөөгүй.
Энэ твд болон энд амьдарч байгаа хүмүүст үнэнч байгаа байдал маань хотын захад өнгөрүүлсэн бага наснд мань бий болсон. Адал явбал хайгчдын хувьд, сурагчийн хувьд, багшийн хувьд, одоо сэлэмнийхийн хувьд үнэнч гэдэг нь нотлно. Декатаны удирдагчид өөсөвгөө байж болох ч хинч тэднийг хичээл зүтгэл гаргаагүй гэж хэлж чадахгүй. Хэдэн үеийн өмнө 3 хаан тулсыг нэгтгэж дотроос нь зөвлөл байгуулах бор сураггүй байсан. Тэгтэл 3 язгуурын удирдагчид өөрсдийн өөр байдлаа бардам зангаа хойш тавин нэгдэж энд байгаа хүмүүсийг илүү сайхан амьдрахын тулд өөрсдийн нөөцөө хуваалцсан. Ялгуурлан гадуурхалт одоо болтол байж болох ч бид бүгд энэ газарт л амьдардаг. Гэвч энэ хотын цан айран байна. Хэдэн 100 хөлөг онгоц манай эсрэг хөдөлж байна. Бидэнд энэ хаанд улсад зүтгэсэн хааны гэр бүлүүдийн амийг туушаа эсвэл том цар хүрээтэй дайн хий гэсэн сонголт өгсөн. Бэрэн командлагч энэ твийн төлөө амнасаа золиосоход бэлэн байна. Гэхдээ өөр зүйлд найдаж. Би дайсныхаа биелүүлэхгүй байх магадaltaй амлалтанд хийдэм идэхийн оронд энд төрж ирсэн хайрт амьдралын хамгаалахын тулд тулалдсан минь дээр гэж бодож байгаа буюу ялчгүй тэр сандлыг зөвшөөрөхгүй. Энд дайн өөртөөхөө амь насаа эрсдэлд оруулаад хамтдаа нэгдээж болтгоо дайрья, өөдөөс нь сөргөө гэж одоо мэдээлэл хийж байгаа. Би гэхдээ энэ твийн хүмүүсийн өмнөөс үг хэлэхгүй. Итгэлтэйгээр хэлж чадах цорын ганц зүйл бол энэ дээр байгаа бүх хүн эцсийн амьсгалаа хураах хүртлэхэд тулдах болно. Декатен руу дайрах, халдах тэр болгоныг хамгаална. Урт удаан амьдр. Декатин. За энэ хүрээд эндийнхэн партыг дуусгаж байна. Тэгэхээр та админ дараагийн партыг илүү хурдан авч үзэх үсэх юм бол лайк болон subscribe мөн комент бичих явдал шүү. Тэгэхээр энэ үртэл нь үзэн тэр үнэхээр баярлаж байна. Та хэд маань хэрвээ өргөлүүлж дангаараа уншихыг хүсэх юм бол яг одоо манга цэгийн зурагт ном.com зурагт ном цэг сайт эсвэл зурагт ном аппликейшн руу орж өөрийн бүртгэлийг үүсгээд 180 3 дугаар чаптраас нь өргөдүүлж унших боломжтой шүү. Тэгэхээр энэ үртэл нь үзэж анхаарал хандуулсан явдалд үнэхээр баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Нэг удаа гараал.